Тэгээд би уяачдыг бас тэр бол сайн мэддэг байсан. Тэгээ уур ангаа нутгийн хотел суугаад бас очиж байгаа. Манай хадмууд одоо уур ангаагийн бүлт сумын чинь надууч улсууд Тэгэл байх. сайтай. Тэгээд багасаад манай хүүхдүүдээс морь багтаа унж байгаа, бимнэг суралж агаад тэгээд жоохон том болоод ирэхээрээ тэгээд манай хоёр бүрч өглөө бол гадуунд явдаг. Тийм болохоор моринд бас их хайртай болсон. Манай охин бүр багасаа морь ундаг. Тэгээд моринд их хайртай. Тийм гарын дүүтэй нөө жоохон багтаа дөнгөж баргалж л үзэг харандаа барингуудаа морь зураад ихсэн баггүй. Тэгээ манай гэрийн хувьд бол морь маш чухал. Миний охин ч морь цуглаад би одоо гихийн тэндээс аим морины зураг морины сүвнэр авчирч өгдөө шүү дээ. Тэр ямар гоё. Цаг байгаад би нэг юм ярьчих уу? Болно хамаагүй тий. Дундуур нь бид нар энэ оны ихээр Вьетнамд манай ерөнхийлөгч ажиллаж төрийн ажилт хийсэн байхгүй юу? Тэгээд Вьетнамд очсон чинь Вьетнамын одоо дотоодыг хамгаалах яам нь манай Монголоос 100 адуу авсан бил. Тэр. За тэрийгээ тэгээд манайх яг нөгөө Вьетнамд ч олон жилийн найрамдтай харилцаатай адуу бэлгэлсэн. Дохой зүйн зохион байгуулалт. Вьетнам хүмүүс нь бол тэгсэн танаа Монгол адуу энэ морьд бол ер нь манай Вьетнам хүмүүсээс илүү хангамж, илүү орчинд амьдарч, илүү арчилгаад орлогоо биднээс илүү үнэтэй хоол иддэг гэх. Их халуун газар учраас их гоё орчинд орчуулад тэр морьдыг ингээд цэргийн зориултаар сургаад тэгээд тэр их Вьетнамчийн өндөр ширэнг уул хад ихтэй. Тэгээд уулын оройгоороо хил хамгаалах журмаар нөгөө Монгол морил явж чаддаг гинэ. Тэгээд одоо хүн явж чадахгүй, машин явж чадахгүй газар тэр одоо цагдаагийн ажилтнууд тэр морийг гомш уулын орой дэгүүр явж хяналт хийдэг. Тэр чинь хар тамхины 8-ачтыг бас барьдаг. Хойд бот одоо 8 дэлхийн зэгтэй. Тийм байна. За тийм Монгол оройг бол баатарлаг гэдэг. Ингээ яриад биднэрт нөгөө сургасан мордынхаа сургуулалтыг үзүүлсэн байхгүй явчихж. Тэр. Тэгэхээр бид нар бүр огшоод ерөнхийлөгч бүр нулимсан тасан. Тэгээд манай элчин сайд тэгжсэн Монгол хүн ингээ очиод юм ярихаар Монгол хүний үнэрийг таньдаг нулимсан гоожууд янзгаагаад байдаг гэд. Тэгээ бизнесийг бол яалчгүй таньсан. Үүд шархираад өрөвдөд. Тэгээ одоо яах вэ энэ мордын цаашдын хувь заяа гэсэн чинь тэр Вьетнамын ерөнхийлөгч эдэр Инкс тэр одоо сургаж байгаа улсууд одоо энэ морьд бол жоохон хөшөрж байгаа. Гэхээр нь манай ерөнхийлөгч маш гоё санал тавьсан бид нар. За бид нар энэ Монгол морьдоо буцааж авъя. Ямар гоё. Тийм буцааж авч одоо нутагтаа очиж асаа тавьнэ. Тэгээ Монгол морьдоо авчраа сайхан нутагт нь тавья. Тэгээд та нарт бид нар сайхан залуу оронд нь өгөө. Та нар тэгээд ер нь бол нэг ийм авах Монгол морины гайхамшиг Монгол морины одоо ирэмгий дайчин чанарыг бас сурчилж байгаа учраас бид нэр одоо зөвхөн Вьетнам улсад тийм тохиорч гэсэн. Энэ бас манай зөвлөгөө хүчний бодлогын араас үсгийн сурчилж байгаа. Монгол морь одоо хүнээс илүү дипломат ажиллагаа явуулж штэ тийм ээ. Тэр санаанд орлоо.